Дараагийн мэдээ. Мишель хүнсний дэлгүүрт 8 нэр төрлийн бүтээгдэхүүн зарагдаг. Өдөрт 6-аас 8 иргэн гурил, мах, талх, ногоо зэрэг хоногийн хоолоо зээлээр авдаг байна. Өнөөдрийн байдлаар энэ хүнсний дэлгүүрт 50 гаруй хүн 150-аас 450 мянган төгрөгийн хооронд өртөө байна. Гэвч 10 хүн л амлсан хугацаанд өрөө өгдөг байна. Ийхүү үлдсэн иргэд өрөө өгч чадахгүй улмаас дэлгүүрийн эзэд бараагаа татаж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Худалдагчид зардлаа хасаад сард доотлол нь 2-3 сая төгрөгийн ашиг олдог байсан бол сүүлийн жилүүдэд компаниудаас авсан бараа бүтээгдэхүүний зээлээ арай гэж нөхдөг болжээ. Мөн өмнө нь иргэд талхмаас л 7,000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 9,500 төгрөгөөр авч чадахгүй өрийн дэвтэрт бичүүлдэг болжээ. Энэ нь иргэдийн худалдаа авах чадвар жилээс жилд буурч байгааг илтгэж байгааг дэлгүүрийн худалдагч хэллээ. Би ч хүртэл ингээд авсан талхаач зарч чадахгүй сууж шээ. 2 өдөр болж байна. Тэгэхээр бүр мөнгөгүй болцсон байна л гэж байна. Нүүрс аавна, бензин аавна, нөгөө мөнгө байхгүй. Бензин ээчвэл таксиндаа явна. Таксиндаа явбал 5 төгрөгийн хоол 5 төгрөг олвол хоол аавна, мах аавна, далхаа аавна гэж идэв хөвгдөө өсөлгүй хүүхдүүдэд амарцсан байгаа. Арай ч юм байдаг гэсэн. Энэ жилдээ арай л амар биш. Гэцүү л шүү дээ. Тэгэл хүмүүст мөнгө өгсөн чинь араас нь уцтаал заримдаа тэгэл зарим нь оруулж ирж өгөөл зарим нь тэгэл бүр байхгүй юм чи яхаа цалин байхгүй барилгын ажил хийсэн улсууд чинь мөнгө байхгүй. Өргөн хэрэглээний барааны үн өссөн, иргэдийн бодит цалин буурсан, өвөл олж зарим байгууллага үйл ажиллагаа зогсоосон дэр нөхцлөөс үүдэн иргэд ийхүү үр тавьсаар байна. Үр зээлгүй хүн алга. Тэтгэврийн бид нар үр зээлтэй тэтгэврийнхаа мөнгийг ингээд сунгуулаад 3 сараар нь хагас шидээр нь би бол одоо ингээд зээлтэй л явж байна. Одоо би энд ингээд 2, 3, 4 дэлгүүр байна. Хоёрт нь би зээлтэй өөртөө. Нуух яах вэ? Яаж хөрөлцөөтэй байгаа? Яаж утсан хөрөлцөхгүй шүү дээ миний хөө. Гэхдээ бол тэтгэврийн зээл авахаас аргагүй болж байна. Яагаад гэвэл юмны үн чи тэнгэрт гараад байдаг. Бид нар ийм байхад биднаас доод үйл хэцүү л байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Энэ бол Чингэлтэй дүүргийн нэгэн дэлгүүрийн жишээ. Хотын захын хорооллын дэлгүүр бүрд ийм өрийн дэвтэр бий. Иргэд авсан цалин амьдралд хөрөлцөхгүй болж аргагүй ихэнд өрнөөс өрний хооронд, зээлнээс зээлийн хооронд байгаагаа бухимдалтайгаар илэрхийлж байгаа юм а. Цаашид төр томоохон төсөл хөтөлбөрүүд ярьж төлөвлөхөд олон тэрбум төгрөг зарцуулснаас боловсруулах томоохон үйлдвэр барьж ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч импортын бараанаас хараат байдлаасаа салхамж болохыг хэлж байлаа. 100 гаруй мянган төгрөг зарим нь 400 мянга